2027 оноос Монгол улс хотоодын зах зээлээ бодоогоо өөрсдөө хангах юм боломжтой. Coffee Mongolia олон улсын байгууллага маань энэ жил одоо цагаан будаа одоо ховдын булган суманд туршиж үзсэн. За манайд бол урд нь бол тариалж ирсэн бага хэмжээгээр Coffee Mongolia-гийн одоо гүйц захирал бол одоо олон жил одоо будаа судалж байгаа. Будаагаар Арабын нэгдсэн Эмират улс руу засгийн газар хоорондын хилцээрээр очиж 9 цөлд одоо будаа тарьж ирсэн. Ийм туршлагатай хүн Монголд ирээд будаа тариад будаа нь одоо туршилт нь бол маш амжилттай болсноо одоо өнөөдрийн ингээд хорооны хурал дээр танилцуулж байна. Иргэдлээс бол одоо тариалангийн талбайгаа бүр томсгож нэлээд өндөр ургац завхаар төлөвлөсөн байна. Тэгээд энэ ишээр бас одоо малын тижээл хийдэг ашиглалттай будаагийн одоо хүнсэн дээр хэрэглэн ишийг нь одоо малын тижээл хэрэглэн одоо малын тижээл гэдэг нь одоо Монгол улсын 10 одоо суманд 153 өрхтөр 3000 цүрний чиглэлийн болон махын чиглэлийн үйлдвэрүүдийн одоо ингээд фермерүүдийн одоо маш томоохон төсөл одоо Монгол улсын хэмжээнд хэрэгжиж явж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хуучлын хүрээнд олон улсын байгууллагууд бас энэ хүнсүдээ аж ахуйн салбарт томоохон хэмжээний одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө оруулж орж ирснээр бол Монгол улсын хүнсүдээ аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт дэвшилтийг гаргаж байна. Үүний нэг тоо жишээ бол өнөөдөр Coffee Mongolia